За хөөе. Юу хийж байгаа юм бэ? Юу хийж байгаа юм бэ та гурав? Та гурав ээж чинь бүр тэр цаашаа зам гараа явчлаа штэ. Тааж идэх юм алах та. Тэр нэг аимх. Юу яцгаана guys? Та бүхэнд энэхүү гайхалтай өглөөний мэндийг хүргэе. Яг одоо би хаана ирсэн байгааг та нар харж байгаах. Багнуур хотод ирсэн байна. Би баг анх удаа ирж байгаа хаа. Өмнө бол нэг ирж байгаагүй. Тэгээд хэдүүлээ өнөөдөр Багнуур хотоор зочлох болно. Тийш ийж аврал манай шинхэн найзууд байна. Манай шинхэн 3 найз байгаа. Нэг найзанд маань тэр цаана байна. Энэ манай 2 найз байна. Харж байгаах. Ой, та хоёр Багнуур юм уу? Багнуур ямар шүү хот байна? Багнуурт үүсэх юм юу байна? Ой. Хэлж өгөөш надаа. Эдний ээж нь тийшээ зам гарцсан. Ээж нь орхио авчихсан юм уу бүү мэд. Ямар ч байсан. Гэтэ эдгээр хоорондоо нэг мэдчихлээ гах тий гайгүй. Учиргүй ээж нь орхио авчихгүй л үү. Ийм хөөрхөн 3 зулзгий тий. Тийм ээ. Тэр цаана нэг нь байна. Тийшээ харж байгаа бах guys. Тэр бол Багнуурын алдарт нүүрсний уурхай байна. Нилээн том. Ер нь бол нилээн удаа үйл ажиллагаа явуулж байгаа. Тэнд нэг юу хөшөө тийшээ очиж харъя. Гадаа бол нилээн хүүтэн байна. Нацагд оржи миний нутаг шүлэг энд ингээд сийлэстэй байна. Хинтийн хангай соёоны өндөр сайхан нуруунууд хойд зүгийн чимэг болсон. Миний шарга номны их говьуд өмнө зүгийн мандалай болсон. Илсэн манхан далайнууд. Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан ороо. За Багнуурт ч ирж ин да. Үгүй. KFC гэнэ үү? KFC нэгдсэн юм шүү Багнуурт. Манай Багнуурын онгон Багнуур болоо чичээлээ. Тэр байна. Окей. Цоо шинхэн KFC салбар. За цоо шинхэн KFC-д орж үзье да. Яг зөв үедээ зөв юм оллоо. Өсч нөгшөө. Өсчөөстэй. Манай бие хамгаалагч, манай төрийн манай шинэ бие хамгаалагч. Энэ өөр чинь. KFC дээр чинь буужгинжээд юм байна хөөе. Цоо шинхэн KFC. Цоо шинхэн салбар ямар би харцгаая. За юу яцхан guys. Шинэ KFC идэх гэж байна. Онгоос юм уу? 11-ээс одоо идэж байна. 10 ч яа 15 минут төлөвлөгийг нэшцээ. 6 дараад юу? YouTube хийгээд байгаа юм. Яагаад YouTube хийж шít. Нэр агаарх нь YouTube тэр биш үү? Хай гээрээ. Хай сайн уу? Багнуур гоё шүү те. Манай Багнуурын гоё шүү те. Та бүгд Багнуурх уу? Тий. За. A few moments later. За юу яцгаан? Хөөе, аюул байна. Амар их байна. Тийм ээ. 0 худлаа байна. 0 орхсон шал худлаа байна. Сайн уу. Энэ үр нилээн буужиж гин гадаа бол хүмүүс нилээн оочрлж гин. Ер нь бол түн буужиж гин. Багнуурыг би цөөн хүнтэй гэж бодсон. Үгүй ээ. Ер нь бол буужиндаг газар байна. Та нарыг дутуу хүнсэнд уучлаарай Багнуурынхаа. За. Guys. Сэтгэл догтлуулсан мөч. Багнуурт цоо шинхэн нэгдэж байгаа KFC-ийн салбарын анхныхын дахиад 001 захиалга гайхалтай биш гэж үү? За. Шууд амслаа. Амьдралдаа анх удаа цоо шинэ салбарын анхны хоолыг идэж үзэх гэж байна. За. Цоо шинэ хав галуун зөв зөөлхөн янзтай. Egg tart идэж үзье. Янзтай. За энэ миний хамгийн дуртай юм байна. Cheesecake ball, guys. Бидэрч бодоод тэр яг ингэ цоо шин салбарын нэг юм цаана өөр амтад татах юм. За анхны үйлчлүүд биш. Хоолоо дөнгөж саяда дууслаа. За нэлээ буужигдах нь харж байгаа.
Бөө бэлгтэй хүүхдүүд ингээд бэлэг авсан гоё нөө. Аа? Гоё бэлэг авсан аа? Хизэнээс очиж ирсэн. 9. Аа яа. За тэгт яагаад вэ? Амар дэмжтэй шүү за. За. Оо. Ага зурдаг авчих. Сайн аа энд. A few moments later. За ямар ч арай л гэж гарч ирлээ. Манай Багнуурын залуучууд нэлээд бууж гинсэн байна. Ер нь бол Багнуурын KFC салбар бол нэлээд бууж гинж байна. KFC-д сайхан байлаа, залуучууд сайхан хөөрхөн байлаа. Олон дэмжигч нартайгаа зураг авахуллаа. Та нар бүгдээрээ гоё шүү. Үнэхээр гоё эерэг шүү. Надад ч аюу гоё байлаа. За тэгээ одоо хөдөлцгөөе. За тэгэхээр guys, яг одоо би маш сонирхолтой газар ирсэн байна. Харж байгаа бох. Та нар маш танил харагдаж байгаа бох. Надад бол маш танил харагдлаа. Багнуурын Эвлийн цамхаг. Бонжур. Ийм цагаа сонин газар байд юм байна. Ийхээ төмөр сайтай юм байна. Ганц төмөр сайтай. Авирсан ч болохоор юм байна. Энд чи бараг авирд юм шүү ер нь. За тог мог зохихгүй дээ энэ чи. Guys. Харж байгаа бах. Багнуурт Эвлийн цамхаг дээр булчинтай ууба зогсож байна. Гайхалтай биш үү? За. За бууйдоо. Одоо яаж буух вэ? Би яаж буух юм бэ? Намайг аваарай. Пүү guys. Морины хөшөө байна. Морь биш хандгаа юм шиг байна те. Гайхалтай. Маш том хөшөө байна. Ийш орж болохгүй юм шиг байна. Тэгээ хандгаа бодтоор юм том бах те. Бодвол 90 юм л юм шиг байна те. Уурлахаар бас тогшин ш хандгаа чи дайрд ш. Эвгүй ш. Энэ хоёроо ингээ хөлбцээ баг та. Пүү guys харж байгаа бах. Яг одоо бидний урд Монголын хамгийн ховор амьтдын нэг аргал байна. Аргал бол маш алдартай амьтаа. Энэ ихтэй яг бодит хэмжээгээр нь хийсэн байна дандаа. Ер нь л ийм хөл байгаа тий. Ер нь л хөөрхөн. Багнуурч үүсэх юм зөндөө юм биш үү? За guys арслан зам байна. Саяхан л одоо амьдарч байгаа мөслийн үеэр бол хамгийн сүүлд төрөл нь устсан амьтнуудын нэг. Пүү. Яа сүрлэг амьтан байжээ. Энэ бодвол бас хэмжээгээр л хийсэн баг тий. Сүртэй. Тэгээ энгийн заан ч гэсэн ер нь ийм хөл байгаа. Ер нь бол энэ баг юу юм хайшин? Гипс юм шүү арга. За. Хөөрхөн. Ер нь бол хөөрхөн. За. Тэр guys би яг одоо маш эвгүй газар ирсэн байна. Яг одоо бид Багнуурын дэгээтийн байрнуудын дунд байна. Та бүхэн ингээ харж байгаа. Одоо миний хард байгаа энэ бүгд дэгээтийн байр байгаа. Одоо ингээд будагтай те. За тэгээд ийшээ ингээ харахаар ганцаараа будаггүй цагаан байр. Тэгээ хамгийн хачирхалтай зүйл нь юу вэ гэхээр дотор нь хүн амьдэрдэггүй гэж байгаа. Одоо хүн амьдэрдэггүй. Тэгээ яа гэдэг нь мэдэхгүй. Өмнө нэг хүн амьны хэрэг гарч ирсэн гэж ярьдаг. Тэрнээс болоод хүмүүс ингээ амьдрахаа болсон гэж ярьдаг. Одоо дотор нь ямар ч айл байхгүй. Хараа бусд нь бол ингээд айлтай, хөшигтэй ингээ амьдрал босч байгаас ганцхан энэ байр бүхэл бүтэн 5 давхар байшинд ямар ч айл байхгүй. Та хэд энэ Багнуурт байдгүй. Энэ байрыг сүнстэй гэж аюу их ярьд юм бэлээ. Тэр үнэн болов? Үнэн. Тийм үү. Энэ байрыг харин энэ араа ямар ч хүн байхгүй. Тэгээ яагаад хүн байдгүй вэ гэхээр нэг хүн энэ төр амиа хорж ирсэн гэж. Тэрнээс хойш ер нь хүн ингээд орхоо болцсон гэж ярьд юм бэлээ. Тэгээ би энд хальт ирж чеклэх гэж харсан. Ер нь л тэгж ярьдаг юм байна те халтмал. Тэ? Тий. Тэр гадах нь үргэлж амар эвгүй байгаа. Эвгүй байгаас те бус нь бодогтой байгаас те. Тэгээд тэр дээдлийн дээвэр мэвэр амар явах болж байгаа шүү дээ. Ага найгаад наа. Та хамт ороод сүнстэй байлдаад өгдөхөө. Энэ юу юм сургууль юм уу? Хувийн сургууль. Өө энэ та эдийн сүнсний хажууд айхгүй байна уу? За манай Багнуурын залуучууд гоё байна уу? Тэгээ сайхан цоглог. За баяртай. Та одоо биш суугтаа оруулах юм бичлэгээ. Оруулах баха. Орхолоо. Яасан хэлэх үг байгаа маанд. Намаа оруулж яар. Чамаа зүгээр л оруулах юм уу? Оруулж. Тэгвэл гоё үг хэл ангийнхандаа. Хичээлээ сайн хийгээрэй. Яг зөв. Хичээлээ сайн хийгээрэй, даалгавар сайн хийгээрэй те. За ангийнхан хамгийн сайн найз нь хин гэдэг. Бүгдээр л шүү дээ. Бүгдээрээ юм уу те. За бүгдээрээ гоё шүү. За. За зүгээр. Амжилт. За. Нэг иймэрхүү. Guys, харж байгаах. Энтхийн оршин суугчд нь хүртэл энэ байрыг маш их сүнстэй гэж ярьж байна. Тэгээд хэдүүл ямарсан харлаа, өөрийн биеэр ирлээ. Тэгээд ямарсан одоо дараагийн сүнстэй газар руугаа явцгаая. Сүнстэй
гэж яригддаг Оросын дивизийн барилга дээр ирж ин да харагдаж байна уу? Холоос харагдаж байна. За тэгэхээр манайхаа би яг одоо алдарт олон аимшигтай домог яриануудаар гардаг Оросын дивизийн барилга дээр байна. Багнуурын ердөө хажууханд байдаг. Тэгээ ингээ харахаар хідэн барилга байгаа мэдхгүй. Одоо ингээд 1 2 3 4 5 6 бараг 10-аад барилга 5 давхар. Тэгээд нилээ юм өндөр барилгууд байна. Яг үүх түүхийг ба сайн мэдхгүй. Тэгээ Оросын дивизлэр нэг тухайн үед л одоо социализмын үед л Оросууд байжгаад ямар нэг шалтгаанаар хөөгц юм уу, бөөнөрөө явсан юм уу, цухтаасан юм уу, юу болсныг мэдхгүй. Түүхийн ямарсан судлаа. Тэгээд энэ байрнуудыг бол ер нь сүнстэй гэж бол маш их ярьдаг. Аимшигын домог яриануд ихтэй. Энэ том бүтээн байгуулалт ингээл одоо ингээл зүгээр л ингээл балгас болцсон. Энийг одоо яагаад ингээд шууд тэр чигт нь хайцээ. Яа харал та. Цаатал эвгүй байгаа зү. Нийтдээ эвгүй барилга юм байна. Орж үзэхгүй яах вэ? Ха? Манайха лайка сайн дараад орж үзье заяа. Гэтэ шүн орно гэж бол худлаан байна. Шүн орох шиг худлаан юм бол байхгүй юм байна. Эвгүй юм байна. Ер нь бол нэлээд хүүтэн байна. Гэлс орж харчаал тэгэл явъя. Guys, цаанасаа нэг юм сони энерги, сони мэдрэмж төрөөд байна яалчгүй. За орой. Гэтэ өдөр юм байгаа юм чинь шүн ирүүл ямар байх вэ? Та зүгээр төсөөлтөө. Шүн ирүүл угаасаа орж чадахгүй юм байна. Яа. Йоо. Гэтэ амар юм байна. Энэ доормоор юу байгаа бүү мэд. Йоо. Стэй юу юм бэ? Пүүст яг орж ирсэн чинь эвгүй мэн. Эвгүй мэдрэмж төрөөд байна. Хаанаас яах гэдэг нь мэддэхгүй. Яаж яхад ямар амир өрөөтэй ингээл тэр чигтээ өрөө шүү дээ. Цонхоор юм байна. Гадаанаа юу ч байхгүй. За энэ минь нурчих үү. Хэдэн жил болж байгаа барилга юм бол да энэ бол. Ер нь сонирхолтой. Нэлээд сонирхолтой. За явцгаая. Энд бол нэлээд олон жил хараа. Нэлээд олон жил сан барилга байна. Ийш одоо юу байгаа мэдхгүй. Хүмүүс ингээд сүүлд нь ороод хог мого хайд юм уу яа дээ. Ер нь бол нэлээд ямарсан иймэрхүү. Сонсноо сая. Яалч нэг юм дуурсан да. Хөөе тэр юу? Хөөе тийм бэ.